үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Ингээд цаашаа болоод нэмэгдээд явагдана. Одоогийн байдлаар бид нар Эрдэнэс СМЖ-ийн доор бол яг 2 охин компаниг байгуулсан. Эрдэнэс 5 толгой, Эрдэнэс оюу толгой гэх тусдан салгаад балансын салгаад явж байгаа. Тэгээд үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж ингэж үзэж байна. За баярлалаа. Эрдэнэт юу бороо бол өдөр хуучин байсан шүү дээ. Би нөгөө шинийгээ яриад байна. Шинэ нь бол яг эргэлтэнд орсон нь бол оюу толгой 5 толгой. 5 толгой том нь шийдэгдэг байгаа шүү. Тийм 5 толгой том бол ер нь 5 толгой бол өөрөө нөгөө лицензийнхаа байршлаарч зохион байгуулалтынхаа хувьд ч гэсэн олон хуваагдсан байгаа учраас гол үйл ажиллагаанууд нь эхэлсэн байгаа. Бидний хэмжээнд хахад бид нар 30 сая тонн маань ярьсан да тийм. Тэгээ одоо бол хэд байгаа вэ? Одоо нийт өнгөрсөн оны эргэлтчин бол 20 хэдэн сая болчиход байгаа шээ. Том 5 толгой. Том толгой бол энэ хагасан доо. За 15 байгаа юм уу? За баагаар заагүй төсөв яг биелэгдэг онцгой анхаарал татсан асуудлаас төвшгүй. Томхон ард газруудын олсон албаас 1.5 саяас доошгүй төгрөгийн хэмжээгээр Монгол улсын иргэн бүр төртэй нэ. Бид бол иргэн бүр төртөөж хувьцаагаа өгсөн 442 мянган иргэнд авах мөнгөний төсөв цугласан байгаа тийм үү. Тэгэхээр хүн болгонд бол хүрх бол манай талаас харах юм бол болж байгаа. Нөгөө талаас харах юм бол болов байгаа шүү. Ийм ба. Яг энийг бас зургатаар харж байгаа учраас товчхойлдог. Асуудал нь бүр шийдэгдсэн. 2012 оны 6 сар гэхэд иргэн болгон 500 мянган төгрөгөөр бэлнээр авчихсан. Нэг. Дараа нь иргэн болгон дээр сая төгрөгтэй тэнцэх хувьцааг бол бичлэлээр хийгээд өгч байна. Тэрний дараа иргэдэд сонголт байгаа гэсэн. Би IPO хийдэл хүлээхгүй. IPO хийгээд хүлээх юм бол энэ мөнгөд нэмэгдэнэ. Саяас илүү гарна гэсэн. Тэгэхээр бол одоо бидний амлаж ирсэн 1.5 сая биш магадгүй тэр хүн одоо сая 600, сая 700, сая 800 нийт өнгөрөөд нэмэгдчихэв. Гэхдээ саяын боломжууд төсвөр хязгаарлагдсан шүү. Боломж нь нэмэгдсэн байна. Бид нөгөө сая гаргасан 57 дугаар тогтоолоор бол энийг бүрэн хэрэгжих болцоод болгосон байхгүй. Одоо төсөвдөр бол 334 суудсан байна. Тэрүүн төгрөгөөр. Энэ бол эргүүлээд засгийн газартаа зараа ихэд ихний хэлцэн байгаа мөнгө. Дараа нь бид нар үндснийхээ аж ахуйн нэгжүүдэд нэрлсэн үнээр зарах байхгүй. Энэ ч бол өөрөө 1.5 их 80 төгрөгийн боломж байна. Ингээд үзэх юм бол 1.9 их 80-ийн бэлэн мөнгө байж гэсэн үг байхгүй. Иргэддээ мөнгөжүүлэх. Энэ бол нийт хувьцаа авсан иргэдийн 20% Эрдэнэс 5 толгоос авчлаа гэхэд 16.5% мөнгөжүүлэх ийм боломж байгаа байхгүй. Тэгэхээр бидний тооцоогоор бол хамгийн одоо пессимист тооцоогоор ингээд аваад үзэхэд бол нийт хувьцааныхаа 10% иргэд барьж үлдэх байх, 10% зарах байх гэхэд бол хангалттай мөнгө байна. Тэгэхээр энэ асуудал бол бүрэн хэрэгжих. Ийм шийдвэр за хангалттай мөнгө бүрэн өгөх юм байна гэж бодлоо. За асууя. Боловсруулах үйлдвэрийн Монгол брендийг бий болгож ноодор аршиг 100% хагас болон эдсэн бүтээгдэхүүн болон боловсруулах зорилт тавьж ажиллана. За бэлсэн билегийн хөтөлж яв. Одоо бэлгэж байгаа гэдэг үг байхгүй шүү. Зорилт тавьж ажиллаж байгаа гэж хэлгээр биелчих юм байна л да. За дэлхийн ноос текстилийн холбоонд Монгол улс гишүүнээр хэлсэн. Тэгээд бол Монгол улсын Эрдэнэ ТЭС гол зэрэг үйлдвэрүүд уул маркийн тэмдэг авсан. Уул маркийн тэмдэг авна гэдгээрээ бол өндөр хөгжилтэй улсууд шууд экспортлох боломж бүрдсэн. Эхнээсээ Япон улс Европын холбоо руу ноос эдлүүд бол экспортлогдож эхэлж байгаа. 100% боловсруулах ажил явж байгаа юм байна тийм. Тэгээд ер нь бол ажил эхэлсэн явж байгаа том үйлдвэрүүд. За дараа нефт боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлж бензин шатхуунаар дотоодын хэрэгцээгээ хангах. За Батулгасаад холбоотой юм байна. За Батулга ариун сая 2 хариулт. Ариун сая 2 за зэрэгсэх сухад гэлзэж. За тэр цагийн үйлдвэр баригдаагүй зөвшөөрлүүд нь хөөгдөхгүй байж байгаа сая их хурал дээр нэг улсын оролцоотой гэдэг юм оруулж ирэх шиг болоо. Энэ оны бүхсэн дээр их юм. Уг нь бол энэ хамгийн Монгол улсад хөгжих гэдэг юм бол нефтийг өөрсдөө боловсруулах гэсэн. Энийг чөлөөлж өгөх ёстой. Засаг дээр нь бол хойрог ажилласан үнэ. За хувийн хвшлүүд бол ажил сайн хийсэн, зөвшөөрөл дээр очиод гаццсан. Зөвшөөрөл өгөөгүй юм чинь хөрөнгө мөнгө нь бүтээгүй. Ийм л юм байл. За зөвшөөрөл дээр гацсан гэж байна. За ариун сая хийжүүлэх нь ярих юм. Ариун сая нефт боловсруулах нь ариун сая ярих. За зөвхөн ярьчихсан. Нүүрс шингэрүүлэх хийж нүүрс шингэрүүлэх төсөл дээр бол яасангаар хувийн хвшлийнхэн одоо дайлуугаар
сайн шандын төсөл дээр манай дээр ажиллаж ирсэн залуучууд өөрсдөө санаачлаад нэлээд их хэмжээний мөнгө гаргаад энэ төслүүдийг хийсэн байна. Энэ Германы тийм Сосол гэж компани төсөл байдаг. Саяын тэр Германы айлчлал канцлер нь ирэхэд бол энэ төслөө засгийн газар танилцуулсан. Тэгээд хамтарч ажиллах тал дээр одоо санаачлал гаргаж ажиллая гэсэн байна. Энийг бол уг нь цаасан бэлэн болсон юм чинь шамдуулаад явуулчмаар. Сайдаа цаас бэлэн болохгүй ингэж хэлсэн байна л да. Төслүүдийг хэрэгжүүлж таслал бензин шатхуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж ирэх. Би надад ч дөрөв хангаж ирэхгүй. Зөвшөөрлөг гацааж ямар нэгэн литр юм уу 2 литр ч юм уу гарсан уу? Гараагүй. За нэг гараач байхгүй гэж ойлголоо. За дараагийнх нь ариусан нэг байхгүй тий. Нэмэх юм байвал нэм. Бас Харин нүүрс болохгүй өөр ярих юм байхгүй. Нүүрс боловсруулах үйлдвэр гэдэг нөөцлөлд орсон байгаа. Бензиний үнээс хэрэгт орчод байгаа шүү дээ. за энэ хот бидэд ойлгомжтой юм байна. Өмнө хот гэхэд одоо эхний үеийн хоёр нүүрс боловсруулах ихний шатны үйлдвэр ашиглалтанд орсон. Нэг нь 15 саях, нэг нь 3 саях. За дараагийн сайн шамдаар хэлсэн үү? Бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн шүү дээ. Ажиллаж байгаа. Эхлээд угааж байгаа. За угааж байгаа юм байна. Нүүрсээс хагасаас угааж байгаа юм байна. За юу дэд үтс рүү оръё. Олон улсын нисэх онгоцны буудлын таслал, говийн өмнө хэсгийн төмөр зам таслал, ус цахилгааны дэвд үтсийн сэжээ таслал, зүүн бүсийн төмөр зам зэрэг За өөр таслалтай бодлого сайт мега төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ гэж. Зүгээр төсөл биш, мега төслүүд. За өөрөөр таслалаар үүсгэж наач Хөшөөр баригдж байгаа хөшгтэн хүндийн нисхийн буудлын ажиллагаа бол ёстой цаасан дээр явж байгаа. Энэ бол манай яамнаас зүгээр юунд нь ордгоо, шийдвэр гаргахад нь ордгоо, Японы хөрөнгө учраас Японууд өөрсдөө энэ дээр бол зарсан загсруулах хэрэгтэй байдаг. Засгийн газар санг танилцуулаад төслөө томруул гэж хэлсэн чинь тэрэн дээр Японууд гаццсан байж. За ямар ч байсан тендерийнх нь явц бол Японууд хариуцаад явж байгаа. За мега төслүүд гэдэг дээр өдөр юу ирсэн бэ гэхээр замын үд алтан булгийн одоо хурдны зам гэдэг юм яриад Тэзүүгийн мөн ховын хөрөнгөөр хийгдээд энэ Тэзүүгээ төрийн өмчийн орон төлөөлөж гэж өгөөд төрийн өмчийн орон дээр тендер зарлаад одоогоор 3 том компани ороод саналаа нэгдсэн мараг саналын задлсан байгаа баха гэж концессийн хуулиар явах баха. За мөн говийн бүтцэн гэдэг дээр бол говийн бүсийн одоо шинэ гарцууд одоо бомб хотуудыг нээх зургнуудыг бол оруулж засгийн газараар батлуулсан байж байгаа. Төмөр замын бодлого бас ингэж гарсан байгаа. За бодлогыг авсараа. Яг одоо баригдсан юм асуугаад байна л да. Яг одоо ингэ бичсэн барьж болсон. Бүгдээрээ зурган дээр байгаа зүгээр хамтарсан гэрээн дээр орлоо замын уд алтан булгийн мянган сайд байж. Одоо өөрчлөж холбоотой зөндөө юм байна. Гэхдээ одоо ганцхан ганц цагийг олуулсан төмөр замын 2 дахь шугам ажлыг тавьж эхэлнэ. Замын уд алтан булгийн одоо 1100 км зам байдаг. Энийг одоо хос болгоно гэсэн юм мөрийн хөтлөөр байгаа. Сая энийг 26 хоногийн дотор 3.5 км замыг тавиад эхэлсэн байгаа. Эхлэн гэсэн учраас эхлэлээ бол хийсэн. Биетийг бол 1100. За 1100-аас 3 км тавигдсан гэж байна ойлгомжтой шүү дээ. За дараагийн замын бас мөнгө өгөөгүй. Замын уд Улаанбаатар алтан булг. За замын мөнгөийг өмссөн гэж байна. Энэ ахад байна. Замын уд Улаанбаатар алтан булг болон Яран ховд Өлгийн Улаанбаатарыг холбосон хатуу хүчтэй зам тавьж Азийн авто замын сүлжээнд холбоно гэж. Азийн 32 дугаар зам гэж сүлжээ байдаг. Энэ бол манай Монголын газар нутгаар дамждаг. Энэ бол транзит хөтөлбөр гэж байдаг. Энэний бол одоо зам тавилтын ажил бол 50% таа байгаа. Холбогдоод байгаа юм байна. 50% байгаа гэж. Уг нь холбоно гэсэн юм байна. За бүх ангийн төвөөр нийслэлтэй хатуу хүчтэй авто замаар холбоно. Хатуу хүчтэй авто зам бүх ангуудыг холбоно гэж байна. За бүх аймагуудыг хатуу хүчтэй замаар холбоход нийтдээ 5600 км замын асуудал байгаа. Энийг улсын төсвөр барахгүй юм чинь хөгжлийн банкаар санхүүжүүлнэ гэдэг хурлаар хөгжлийн банкыг одоо баталсан байгаа. Энэ 5600-ийн 1200 нь бол зураг нь бэлэн болсон үлдэгдлийн зураг нь хийгдэж байгаа. Яг барьж болох зам нийт гэдэг. За энэ жил 2011 он түүхэндээ буюу одоо нийтдээ 1300 км авцамыг одоо зам тээврийн яам барьж хэрэгжүүлсэн байна. Нөгөө говийн ухаан хөдөлгөөг оруулахгүйгээр бүх аймгийн төвийн нийслэлтэй хатуурчтай гэж. 5000-аас 1300 бол орж байгаа зүгээр нийтдээ 5000 үүнээс гадна 5600 км авцсан хэрэгтэй байхгүй. Энэ мөнгөнд хөгжлийн банкнаас гаргана гэсэн хөгжлийн банк зам байна. Улаанбаатар, Мандалгой, Оюу толгой 5 чиглэлийн хатуурчтай зам байж 40% байгаа. 40% байгаа гэж. Одоо шууд Улаанбаатараас давхад 42 хар замаар явах уу? Тэгэх гэсэн үг. Дундгой хүртэл тавигдсан байна. За дараагийнх нь.
дор дарамтаасыг авахгүй л Улаанбаатар аймгийн төвүүдийн авто замыг шинжилэн засварлаж гүүрэн болон нөхөн гарц өрнө. хоттой холбоотой асуудал. За Улаанбаатар хот бол өнгөрсөн 3 жил дээр нэлээд ажлууд хийсэн хүмүүс мэдж байгаа хаа. Дайлгаа баруун нас зүүнээс орж ирдэг замуудыг өргөтгсөн байгаа. Улаанбаатар хотыг тойрсон 6 гүүр байдаг. Энэ 6 гүүр тэрэлжин гүүрийг ороод бүгдийг засаж дууссан. Та бүхэн мэдж байгаа энэ нэг юуны зам гэдэг нурцсан байсан. Маршлын гүүр ашиглалтанд орсон байж байгаа. Японы бас тусламжаар баригдж байгаа. Угсармал гэх юм уу төмөрөөр угсарч хийдэг гүүр бол энэ оны 8-аас 11 сард ашиглалтанд орно гэсэн байж байгаа. Үндсэндээ бол энэ ажил бол 100% байсан гэж байна. За. Дэд үсттэй холбоотой дахиад юм. Нийслэл Яасан явах. аюу өөр гарсан байна л да. Олон улсын жишг төргөж хөгжүүлэх хөтөлбөр улс руу чирэгжүүлэн нийслэл дулааны болон эрчим хүчний шинэ нэг хүсвэр байгуулна. Энэ бол ариун сүнгийн юм. Ариун сүн. Нийслэл дулааны болон эрчим хүчний шинэ Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг Японы JICA байгууллагатай хамтарч Улаанбаатар хот манай яам ажиллаж байгаа. Ингээд үндсэндээ 2013 онд их хурлаар оруулж батлуулна гэж. За 13 онд бодлоо. За ариун сүн